Хувцлалт бол яалтчгүй амар намайг шал өөр левел авчирж байгаа. Хин ч харсан надтай өрсөлдөхгүй, хин ч харсан надтай тулалдахгүй. Өөрийг чинь дарсан өнгө өмсөх юм бол арьс чинь нэг юм гундуу, харч юм шиг те. Хүн болгон нэг юм гоё өнгө өмсөд гоё юм өнгөлөг, царайлаг харагдахыг хүсэж байгаа штэ. Заавал ингээл гялцэл болоод баахан эмэг бүгж зүүгээл тод өнгө өмсөөл ингэж хүний анхаарлыг татаадах ямар ч хэрэг байхгүй. Hi babes, welcome back to the next video. За RT Energy YouTube channel-ийнхаа ээлжит glow up series яагаад бичлэг хийх болгон надад юм нэг юм өсний асуудал байд юм бэ? Яг бичлэг хийхээс өмнө ингээл намир тамирал амар сүртэй гал яг бичлэг хийхээр энд ингээд яг нэг юм ингээ годогноод ирэх юм. Яагаад why? За жаараа би гэсэн такод юу ахгүй бол хоолоо идчихээд нөө манай хүн чинь шархаад олоохороо болдгүй гэсэн гэсэн колорын зүйл гэдэг. Already we are back. За өнөөдрийн сэдвэр болохоор бүгдээрээ glow up-ийнхаа 3 дахь дугаар дээр юу ярих вэ гэхээр personal color өөрийн хувийн өнгийн тухай бүгдээрээ хамтдаа ярилцах болно. За яагаад хувийн өнгө нэгт би чухал вэ? Дээрэс нь одоо ер нь өөртөө таарсан өнгө өмсгөөр ямар байдаг, өөртөө таараагүй өнгө өмсгөөр ямар байдаг гэдгийг та хэдтэй би ерөнхийдөө тайлбарлая. Сүүлийн 2 жил 2025 оноос эхлээд яг энэ personal color өөрийн хувийн өнгийг тодорхойлуулах нь маш их зөв юм байна. Үнэхээр өөрчлөгдсөн учраас үр дүнийг мэдж байгаа учраас та хэдтэй зөвлөхгүйд тэгээ өөрийнхөө бас сурсан мэдснээс хуваалцах гад 3 дахь дугаараа би болгож оруулж байгаа шүү. За өмнө нь би бол ямар ч хамаагүй өнгө өмсдөг байсан. Зүгээр ингээ хоорондоо за яг хар бол хар тэгээ цагаан бол цагаан. Гэтэ хар өнгийг юм болгон дээр одоо юу гэдгийг өмсөд ямар ч юм зөгцөхгүй шар өнгөн дээр хар өмсдөг ч юм уу те. Яагаад гэвэл миний зүгээр доторх бодол хар өнгө бүх юм дээр зөгцдөг гэж боддог. Яг which is true үнэн. Гэхдээ бас тэрий чинь нөгөө хар өнгийг зөв зөгцүүлж өмсвөл улам илүү гоё болох боломж байгаад байгаа байхгүй юу? Хувцаач гоё болгоно өөрөө ч гоё харагдах тийм боломж байгаад байгаа. 24 он, 23 он, 22 он ер нь ялгаагүй. Ерөөсөө ингээд өөртөө дандаа юм таарахгүй, дээрээс нь өөрийгөө жоохон хөгшин маягийн харагдуулахтай, old маягийн харагдуулах тиймэрхүү юмнууд айгүй их өмсдөг байсныг би сүүлд хувийн өнгөө тодорхойлуулад би анзаарч харж байгаа. За би яасан мохоо бүгд суугаад байна. Хувийн өнгийг зөв тодорхойлуулснараа биш үү? Бидний нэгт арьс шал өөр харагддаг. Өөрийг чинь дарсан өнгө өмсөх юм бол арьс чинь нэг юм гундуу, харч юм шиг те, нэг юм цайвар биш даа ялангуяа эмхтэн хүн бол хүн болгол нэг юм гоё өнгө өмсөд гоё юм өнгөлөг, царайлаг те харагдахыг хүсэж байгаа штэ. Тэгэхээр арьсны өнгө дээрээс нүүрний төрх заяа бүх юм ингээд айгүй хамааралтай болчихж байгаа. Өнгөө зөв тодорхойлуулад өөрийнхөө өнгийг үнэхээр сайн мэддэг болсон үед бүгдээрээ одоо ингээд хөмсөг, нүд, уруулны өнгө хүртэл, мейкап хүртэл бүгд шал өөр болж ирдэг. Үгүй та зүгээр эмгтээчүүд хүртэл анзаарахаар бол зарим хүмүүс нь бол мэдчихэл байгаа. Одоо гарн дээрх энэ хумсны өнгө чинь хүртэл шал өөр болж ирдэг. Өмнө нь бол гоё харагдсан classic, elegant те нэг юм өөр хүн дээр гоё харагдсан юмыг өөр дээрээ туршингууд заримдаа ингээд гар улам хар харагдах тохиолдол бий байдаг. Арьсан дээрх бас зөв өнгөө тодорхойлуулчаараа яг тэрнгээрээ ямар стайлаар явмаар байна, ямар өнгөөрөө явмаар байна, яг тэр төрлийн өнгүүдээс өөр өөрийг сонгоод гараа хүртэл ингээд гоё харагдуулах боломж байдаг эмгтээчүүдэд. За тэгээд нэг тийм байна. Дээрэс нь хоёр дахь одоо бидний авах гээд байгаа advantage те ач тус нь юу вэ гэхээр харагдах байдал шал өөр болж ирнэ. Өөртөө ихтэй болдог нөгөө авах мэдрэмжүүд нь дахиад өөр гэсэн. Хүн болгон чиний өнгийг харчаад ингээд all eyes on me гэдэг шиг те зөв өнгөө өмссөн, өөрийнхөө биеийн галбирт өөрийнхөө нүүр төрхөнд тааруулаад зөв зүйлээ өмсчихсэн байхаар хүн биш те заавал ингээл гялцэл болоод баахан эмэг бүгж зүүгээл тод өнгө өмсөөл ингэж хүний анхаарлыг татаадах ямар ч хэрэг байхгүй. Өөртөө таарсан зөв өнгөө нөө цэвэрхэн гэдэг үгэн дээр ч айгүй байгаад байхгүй. Өмсчих юм бол ерөөсөө зүгээр л all eyes on you guys, okay? Өөртөө итгэх итгэлтэй тэр мэдрэмжүүд байна те. Тэгээ бас нөө feel better би serious 1 2 дээр хүртэл хэлээд байгаа. Feel better хийж байгаа тэр гоё мэдрэмжүүд. Бизнес дээр ч тэр жинхэнэ амьдрал дээр ч тэр одоо хайртай нэгний чинь хажууд тэр ер нь найз нөхөд ер нь хэн байдгийг хамаагүй. Иргэн тойронд байгаа бүх хүмүүсийн чинь дунд өнгө гэдэг зүйл бол ерөөсөө л game. Хувцсны өнгөн дээр тоглолт хийх гэж ерөнхийдөө би хэлээд байгаа. Би зүгээр нэг жишээ татгаад нэг юм хуралд орох гээд ингээд сууж илаа. Тэгээ тэнгууд бусд нь бол зүгээр ингийн юм одоо офис те хувцастай. Тэгсэн чинь тэндээс ингээл хэвээр амар гоё улаан өнгийн юм гоё. Эмхтэй хүний сүйттэй те тийм гоё ингээд хүн ороод ирэхээр хүн болгоо ингээд wow who is this
You know what I mean? Who is this? All attention on her болчихж байгаа. Дээрээс нь тэр бол яг энэ гэрэмэрээ хийх хамгийн чухал хүн бол тэр хүнд бол ингээд амар сайн advantage зөв хувцалж ийн, гой өнгөө сонгосон байна. Тэ хамгийн гол энэ дээр нөө улаан өнгө болон гой гэдгийг хэлэх гээд байгаа биш. Хэрвээ тэр хүнд үнэхээр гой улаан өнгө зохиод ч юм уу те тиймэрхүү байхan бол нэгт ингээ гой хүчтэй харагдаж байгаа. Хоёрт нөө бизнес талбар дээр гэдэг утгаараа нөө эрэгтэй эмэгтэй гээл гендерийн юмнууд айгүйх гардаг штэ. Тэгээ эмэгтэй хүндээ ялангуяа тиймэрхүү улаан өмссөн байхan бол илүү ингээд нөгөө нэг бусад хүмүүс тэр хүнтэй ирж ингээд харилцана гэдэг утгыг би гаргаад байгаа хгүй юу. Энэ нэг юм уу. Okay, hold on. Give me a minute. За нөгөө талын жишээгээс дурдах юм бол штэ та хэд нөгөө гэрлэн дохио бас яадыг сайн хараарай зөө. Хараарай гэж яг гэрлэн дохион дээр нөгөө өнгөнүүд бидний ингээд даалд ухамсарт бид нар төртөл ингээд ийм дохио өгдөг штэ. Шар өнгө насгаар ингээд нэг юм жоохон анхааралтай байх хэрэгтэй те ингээд шар өнгө чинь бас хүний attention амар авдаг өнгө байхгүй юу? Бас зөв өнгөний өмсөж чадах юм бол яг нь энгийн үед штэ улаан өнгө харахаар нэг юм danger юм шиг анхааруулах юм шиг юм мэдрэмж бид нар төрдөг штэ улаан өнгө учраас нөгөө хориглох тэмдэг имэ өмнөд улаан өнгөөр хийгдсэн байдаг нь хүн үнэхээр яг тийшээгээ улаан өнгөнд attention өгдөг учраас яг юм улаан өнгөөр хийгээд байгаа хгүй. А ногоон өнгө бол те одоо ингээд мөнгөний ногоон бай, ногоон өнгө харахаар бид нар те нэгт одоо nature уул ус нэг юм тайвширдаг, мөнгө боддог, илүү юм жоохон аз жаргалын юм шиг те ногоон өнгө харахаар бид нар ингээд уурагшаа чигээрээ явж болдог ингээд ерөөсөө ингээд бидний mind дээр ингээд game игээ бас ингээд тоглоод байгаагийн нэг хэлбэр нь ялт ч өнгө мөн байхгүй. Бүх өнгө амар гоё ингээд одоо энэ артлын зураг шиг те ингээд юм өнгөлөг colorful ахаар ингээ хүн болго энэ ямар гоё зураг вэ? Энэ ямар гоё юм бэ? Хаанаас авсан бэ гэж бас айгүй асуугаад байдаг байхгүй. Хэрвээ энэ зүгээр л нэг юм хар цагаан өнгийн юм цэцгэн зураг байсан бол хинч тоохгүй байхгүй. Яа тэгвэл энэ зурган дээр өнгө байгаа учраас хүмүүс ингээд энэ ямар гоё өнгөтэй ямар гоё ингээ дээшээ шидэж байгаа юм бүүм билж байгаа blossom хийж байгаа юм гоё цэцэг вэ энэ тэргээд янз юм боддог байхгүй да ялангуяа бичлэг юм дээрээс харчаад өнгө гэдэг бол зүйл үнэхээр чухал. Тэгэхээр бүгдээрээ эхнийх дээрээ бүгдээрээ турах тухай үзсэн, хоёр дахь дээрээ арьсаа гоё болгох тухай үзсэн, гурав дахь дээрээ болохоор энэ өөрийн хувийн өнгийг тодорхойлох нь үнэхээр чухал гэдгийг би хэлмээр байна. Миний бас Instagram дээр оруулсан miss_international Instagram дээр оруулсан тэр color combo бичлэгийг бас үзээрэй зав ингээд өнгөний ингээд хувьсал аваад байгаа. Жишээ нь улаан өнгийг цагаан өнгөтэй болохоор илүү ихэмсэг гоё харагддаг. Хар цагаан өнгө бол угаасаа классик гоё харагддаг тий. Одоо жишээ нь дээгүүрээ марэлэг хүн байх юм бол дээгүүрээ хар доогуура цагаан байж болж байгаа. А тэгэнгүүт доогуура жоохон марэлэг хүн байх юм бол хар өнгөч нь бас юм ингээд юм гоё нарийн харагдуулах учраас доогуура хар дээгүүрээ цагаан өмсөж байгаа. Тэгээ би бас энэ бичлэгэн дээр нь албаар ийм хар топ өмсөд бас ийм кросс өмсөх нь бол ерөнхийдөө учиртай заяа. Одоо л ингээд нэг амар strong ороод байгаа үстэй. Хүчтэй гэх юм уу орж байгаа. А тэнгууд нөгөө талаар би одоо нэг арай өөр өнгө өмсчгөр таад нэг ийм амар зөөлхөн ийм feminine ингээд санагдаад ирэн заяа. Би тэрийг удахгүй харуулна. Миний RD Energy Facebook page дээр хүртэл яг тэр бичлэг орсон байгаа. Зөндөө олон хүмүүс бас таалагдсан байсан. Miss International Instagram хаяг дээр минь бас яг тиймэрхүү бичлэгүүд орсон байгаа. Тэрийг л хараад үзээрэй. Зүгээр энгийн хөх өнгө өмсөх биш заяа. Тэрийг цагаан өнгөтэй орлуулж өгөхөр old money style маягийн болоод илүү тийм ихэмсэг язгууртай айлах юм шиг яг тиймэрхүү өнгө төр ерөнхийдөө гаргаад ирдэг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ хамгийн түрүүнд хувийн өнгө зүг тодорхойлдог specialist мэрэгжилтэн хүн дээр очих хэрэгтэй. Яг үннийг хэлэх хүн болгоно л сургалт аваад тэ хийгээл нэг дуртай дургуу нэг юм дургуун гэсэн шин. Тэгээ дуртай тэ ингээ хийгээд хүмүүсийг ингээд ганц хоёр яхан мэдлэгт ингээд хүрэгжил байл л да өөрийнх нь тухай which is good амар сайн. Миний болохоор би зүгээр хувийн та эдд өөрөө очсон хүнээ recommend хийгээд санал болгоход би Майка хчдэр очдөг. Миний өмнөх бичлэгүүдээс бас үзчихлээсэн баг. Гэтэ guys again энэ ad биш би та эдэд гэж зориулж угаасаа тэгээ миний channel-ыг үздэг үзэгч нартай л гэж миний очдог хүнийг би хэлж байгаа шүү. За Майка хчдэр нэг 2019 онд зүгээр онлайнаар хийжсэн. Гэтэ онлайнаар хийх versus өөрөө очиод хийх хоёр шал өөр юм байлээ гэдгийг би хэлмээр байна. Тэр үед бол за ийм байна, тийм байна гэдээ ингээд мэдээд авчиж байгаа заяа. За тэгээд дараа нь би 2025 оны эхлэлд миний үеийн эмэгтэй найз байсан очиж би хэлгсэн. Тэгээд тэр үед болохоор би тэр жилдээ нөгөө илүү тийм хүчрэхэгтэй independent байхыг хүссэн учраас яг тийм тод өнгөгээд над дээр бол хүйтэн өвөл гарч ирсэн. Нөгөө хүний царай мараа те энэ арсны өнгнөөс шалтгаалаад ямар гэдэг нь бол гарна л да. Хувийн өнгнүүдийг дөрөв үйлрэл тураа хуваачж байгаа. Гэтэ дөрөв үйлрэл нь дотроо одоо юу гэдэг өвөл дээрээ яг true winter юм уу bright winter юм уу deep winter юм уу яг аль нь юм бэ гэд ингээд тэрийг нас ингээд дахиад 3 хуваачж байгаа байхгүй. Яа та копти мяглаад идэх please. Ийм юм зүйлгчээр ингээд амар эрхлээд мяглаад идэх байхгүй. Зүйлэхгүй болохоор энэ тэндгөө ороод нөгөө шархаад болооч гоо. Anyways, why am I explaining to this?
арсны өнгөтэй өөрийн яг юм мейкапгүй очоод тэрэн дээр ингээд зөв өнгөө гаргаад ороод ирэх юм бол бүгдээрээ тэр зөв өнгөний catalog гэж байдаг байхгүй юу? Одоо над дээр бол deep winter биш true winter гараад тэр true winter-ээсээ би харж агаад нөө өнгөнүүдийн ингээд ягаан өнгөн дээр true winter-ийн ягаан нэм байна. Цагаан нэм байна те. Цагаан өнгөн дотор ингээд шал өөр байгаа байхгүй юу? Хаврын цагаан өнгөнийг өөр, зуны цагаан өнгөнийг өөр, өвлийн цагаан нэг өөр те. Намрынх өөрч гэдэг юм уу ингээд шал өөр болоод байгаа байхгүй юу? Бид нар цагаан өнгөийг зүгээр энгийн цагаан гэж боддог байсан бол no. Шал өөр. Одоо юм жоохон бүдэгхэн цагаан ч юм уу, жоохон сааралдуу цагаан ч юм уу те. Эсвэл бүр цав цагаан ч юм уу те. Ерөөсөө яг тийм. Тэрийг мэдээд авчих юм бол бүгдээрээ өнгөө зөв тодорхойлоод тэгээ тэрэн дээрээ бүгдээрээ ингээд хувцалтан дээрээ ч тэр ер нь хувийн амьдрал дээрээ ч гэсэн тоолт хийгээд ирнэ гэсэн үг өнгөтэй хам. Тэгээ өмнө жил тэгж явж ирсэн би ингээд нилээн хүчтэй independent-тэй баг ингээд хинч харсан надтай өрсөлдөхгүй хинч харсан надтай тулалдахгүй яг тийм байсан. Надад гэхдээ тэр нь айгу таалагддаг байсан. Бас Америкт хахад яагаад гэвэл би нэг хуулийн firm байсан учраас хүн болгоно нэг юм сул дорой харагдахыг мэдээж хүн хүсэхгүй шүү дээ тий. Ингээд дугаа байж болно. Дийлэнх Asian хүмүүсийг нөө too nice, too одоо юу гэдэг quiet тий одоо Америк ч юм уу харуудтай одоо African American хүмүүстэй ингээд харьцуулахад бид нар чи хажууд нь угаасаа яг өөртөөхөө юмыг хийгээл дугуурал чимээгүй байвал байгаа л ерөөсө тийм байчаад байгаа байхгүй. Хичнээн ийм extrovert ч гэсэн. Тэгэхээр миний хувьд болохоор би хуулийн firm-д байгаа нэгт дээрээс нь хуульч нартай харьцаж байгаа. Дээдлийнхаа дарга захиралтай харьцаж байгаа учраас хамгийн зөв барих юм бол хүчтэй те Asian ч гэсэн ингээд хүчтэй. Би чи айгүй нэг яжил нэг baby face те. Тэгээ нэг хүн болгоо ингээд нэг юм энэ юм хийж чаддсан юм уу? Эдгээр юм тоондоо сайн биз энтер гэж бодхоос илүүтэй хувцлалт бол яалтчгүй амар намайг шал өөр level тавьчихж байгаа байхгүй. Интервьюд орохдоо ч тэр ерөөсө миний яг нөгөө хамгийн safe явдаг хоёр өнгө бол black and white байдгийн заяа. Хар цагаан хоёр өнгөтэй хамгийн гоё зөв хослуулаад хар ингээд байхаар нь ер нь нилээн юм хүчтэй хүчрэхэг ерөнхийдөө ингээд харагддаг. Цагаан өнгө нэмчихээр ингээд жоохон царай зөөлрөөд ирдэг байхгүй. Тэгмүү цагаан өнгөн дээр болохоор ингээд нэг юм жижиг сажиг одоо юу гэдгийг те ийм jewelry өөрийн эмэг бүгж иймэрхүү зүйлүүдэд ерөнхийдөө жоохон цагаан өнгө оруулаад ингээд тунган тааруулаад гэх юм уу. Тийм болгочвол бол зүгээр. Доогоороо яг ийм байснаа цагаан өнгө өмсгөр амир хитрхи парилэг болчих гоо тийм. Тэгэхээр ялцчгүй нөгөө яг ийм адилхан материалтай хар өнгийнхаа өмдийг ч юм уу хамт байлгасан надад илүү зүв байгаад байгаа байхгүй юу. Тэгээ хуулийн firm байдгээс учраас бол угаасаа би нэг юм хүчрэхэгтэй нэг юм сул дорой биш харагдахыг хүссэн учраас надад ч бас мэдгүй өөрөө ингээд 70 ухамсараар тийм хүссэн болохоор ч тэр юм уу ингээд ялцчгүй deep true winter гарч ирсэн. Тэгээ явж яснаа би Монголдоо ирвэ. За Монголдоо ирээд би жигнэсээ майкагч үзүүлсэн. За майкагчиг бол яг үнийг хэлэх жоохон магтээ. Солонгос улсад бол 10 хэдэн жил нэлээ одоо энэ чиглэлээрээ удсан туршлагатай хүн бол өөр идэм билээ. Миний бол өмнөх үдсэн охин мундаг байсан уу байсан. Надад миний хүссэн зүйлийг гаргаж ирсэн. Яг тийм одоо American style гэх юм уу? Тиймэрхүү western ийм color analysis чинь нэг өөр өнгөтэй байдаг versus одоо майкагч чинь бол солонгосоос орж ирсэн учраас Korean color analysis хоёр өнгөнүүд нас шал өөр идэм билээ. За тэгээ энэ жил болохоор би юу хүссэн бэ гэхээр илүү юм эмгтээлэг байхыг хүссэн. Ягаад гэвэл би одоо хүчрхэг байсаар одоо миний тэр альфа амьдралаас залхсан гэдэг тэр бичлэг те энд дээ штэ. Энд штэ. Энэ тэр ингээд хэлж байхад бол хитрхи independent, хитрхи юм бас юм хүчрхэг газар хүчрхэг байдалтай ингэж байхаар эмэгтэй хүн ингээд өөрөө ирэхгүй ядардаг юм байна. Эмэгтэй хүн бол те naturally цаанаас өөгцөө өгдлөөр ингээд хамгаалуулдаг, хайрлуулдаг, инхрийлүүлдэг те юм тайван тогтун байх нь их зүгээр юм байна гэж яхаа тогтун байх нь их зөвөө гэж таад ч гэсэн угаасаа бодогдож байгаа. Гал цог ассан ийм үедээ угаасаа хүчрэхэг байвал бол байх хэрэгтэй. Зүгээр гэтээ нөгөө талаас бас нэг уян хатан гэдэг байдлаараа эмгтэй хүн гэдэг байдлаараа хитрхи хүчрэхэг тийм биш яг ийм яг гоё юм flexible тогтун ингэж явбал надад их зүгээр юм шиг санагдаад байгаа. Тэгээ энэ жилээс би илүү юм эмгтээлэг энержи одоо feminine energy-н дээр ажиллая гээд би Майка агч руугээ очсон. Солонгосоос 3 жилийн өмнө ирсэн билээ. Тэгээ Майка агчийн багш гэж бас айгүй мундаг эмгтэй байдгийн билээ. Blackpink-ийн тэр бас color analysis эдрийг хийдэг. Тэгээ өөрөө бол яг унган шавн манай Майка агч байгаад байгаа байхгүй. Тэгээ Акоямалын 5 дахь орд байсан баха. Энэ оны зав ихээр нэг сард би очиж өөрөө цаг аваад 2 3 удаач би очсон. Миний нэг анзаарсан зүйл нь болохоор color analysis өөрийн хувийн өнгөө тодорхойлуулна гэхээр бидэд ойлгохдоо яг очиол хүн нэг те бидний энэ дээр цээжин дээр нэг давуу тавиал тэгээ эргүүлээл чиний өнгийн юм байна чиний өнг тэр юм байна гэж хэлдэм бол үгс чинь үгүй юм байна. Туршлагатай хүн дээр очихоор guys шал өөр идэм байна. Яасан гэсэн чинь намайг суулгаал сайхан тайвшруулаад тэгээ тэр хүн ингээ надтай ингээ гоё юм яриад за их чин дуу яаж вэ ажил үйлс нь хэр байна Монголдо ирсэн чинь чамд ямар байна гэд мэдээж ингээ нэг юм хөнгөн
Тэ яриа ингээ ярьчихж байгаамаа. Яагаад тэгж ярьж байгаа вэ гэхээр за би бол ингээд open хүн шууд ярьчнаа. Тэнгүүд очиж байгаа үйлчлүүлэгч нар болохоор ингээд нэм жоохон чимээгүй те жоохон дотгош байгаа хүмүүс байдаг учраас тиймэрхүү хөнгөн яриаг эхлүүлж ингээд өөрийг нь гоё ингээд нээгээд те тхийг ингээ өсөж авахгүй. Тэрнээс хинч танихгүй хүнийг харчаад ингээд би юм байна тийм байна да гэдэг ингээ амьдралаа мэдээж яриад суухгүй маш ойлгомжтой. Тэгээ надтай ингээ жижиг сажиг юм ярьж ирсэн. За эгчин дүүгийн яг зорилго нь юу юм? Яг яагаад ингээд энэ өөртөө таарсан өнгийг чи ингээд дахин хийлгэхээр болсон юм бэ гэж надаас асуусан. Би тэгэхээр зорилго шууд хэлсэн. За яг үнийг хэлэхэд ийм ажлын талбарт байлаа. Ер нь жил болгон би ч гэсэн өөртөө шинжилэлт хийх дуртай. Жил болгон ч гэлтгүй өдөр хоногоор бүр сар болгоноор ч хамаагүй би өөртөө шинжилэлт хийх үнэхээр ингээд дуртай. Шинжилмээр ингээд байдгаа. Энэ жилийн миний зорилго болохоор одоо эмгтээлэг тал руугаа явмаар байна. Тэгэхгүй бол одоо хитрхийг хүчрэхэг болоод өөрөө хүртэл тэрэндээ ингээд ядраад сүлдээд байгаа учраас энэ удаадаа би ингээд илүү эмгтээлэг ингээд ийм энержи ингээд гаргамаар байна гингүүт намаа ингээд сошиал юмнуудаас дүгнэлт авчихсан. Тэгээд надад хэлж байгаа. За эгэнд чиний өнгийг солиод чи бол одоо ингээд аюугаа эмгтээлэг харагдаж байна. Эмгтээлэг энержи байна. Гэхдээ нөгөө талаас чиний ингээд авирилж байгаа үйл хөдлөл яриа тэ ингээд ингэж байгаа хөдөлж байгаа өдр чинь ер нь жоохон юм ирхшүүд талтай байна гэд. Гар хөл ерөөсөө юм удаан тогтун жоохон юм slow motion-д оруулаад юм хийнэ гэсэн. Ингээд 50 хүн юм хийгээд ингэхээр илүү одоо юу гэдгийг тэр ингээд эмгтээлэг юм чакра нь гарч идэг. Тэгмүүд бид чинь ингээд санаж мандрал одоо хайж гинэ одоо яа гинэ гоо чи ингэчээстэй тэгчээстэй та гэдэг ингээд юу болоод байгаа бэ гэмээр дээ. Угаасаа яг нэг тийм хүнд харахаар бүр би хүртэл сандарч байгаа болоо би хаашаа явуулаа яах вэ гэж нэг тэгдэг штеп. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр эмгтээлэг хүний энержи эхлээд бидний бас тэр өнгө гэхээс илүүтэй ингээд үйл хөдлөл ярьж байгаа яриамаараа идрээс бас айгүйх шалтгаалдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ би бодоод ингээд өөрийгөө хараадсэн чинь нэрэл нэг гаднаа айгүй эмгтээлэг мөртлөөдөө дотоод гарч байгаа зан характер ч юм уу эсвэл үйл хөдлөл инээ дээрээ бас хөөрхөн иршүүд байгаад байгаа аахгүй юу. Өөрөө гайханаад нэрээ тийм шүү дээ. Ямар сони ингээд Макка ихчийн ажил өөрийнх нь туршлага бол үнэхээр бас намайг нэг юм өөр левелд аваач чадсан, их юм ойлгуулсан. Бүр ингээд надад айгүй гоё юм жишээгээр тэ ингээд компьютер дээрээ тавьж агаад одоо ихчэндүү яг иймэрхүү ийм удаан хөдөлгөөнтэй ийм гэдэг ингээд гоё клип үзүүлсэн хүртэл надад айгүй их таалагдсан. За тэгээ бит хоёр ингээд гол юмдаа эхэлсэн. Тэгээд энэ удаагийн миний хүссэн бас эмгтээлэг өнгөөр бол хаврын дулаан өнгөнүүд ерөнхийдөө гарч ирсэн. Намар хавар биш зуны болон хаврын дулаан өнгөнүүд гарч ирсэн. Тэгэхээр нэг жоохон ягаан навтар дуу та хэд миний өмнөх бичлэгийг харж байгаа бол жоохон юм baby blue ягаан тэгээ нэг юм жоохон юм те baby yellow ч юм уу те тиймэрхүү өнгөнүүд гарч ирж байгаа. Одоо би яг та хэдэд хувцас солиод харуулъя заяа. A few moments later. Baby yellow өнгийг өмсөд гараад ирсэн чинь илүү нэг тийм гэрэлтсэн ч юм шиг, илүү цоглогч юм шиг яг тэгж харагдаж байгаа. Сайн нөгөө нэг хар өнгөтэй та хэд харьцуулах юм бол арай нэг юм зөөлөн санагдаж ирж байгаа. Миний тэгээ нэг гар мартаа зүүсэн одоо чимэглэл идрүүл бүр яг чимэглэл right зүйл бугуувчтэй яг энэ хоёлын чимэглэл эрээс чимэглэл үү дээ. Эдгэр маань яг хിവэрэ мөртлөө арай нэг өөр харагдаж байгаа зөөлхөн дулаахан тийм мэдрэмж өгж байгаа зү. Хар болохоор харангуут нэг тийм зэвүүн харагдаж байгаа хүчтэй гэх юм уу. Тэгээ угаасаа яг энэ бичлэгийг хийж байгаа учраас бас би албаар харыг сонгож өмссөн. Хэрэв улааныг өмссөн бол одоо хитрхий жоохон ядцсан юм шиг харагдах магадaltaй. Яг тэгвэл надад бол яг зохидог. Гэтэ энэ дээр бас guys нэг юм анхааралтай байх хэрэгтэй зөө. Яг тэр өнгөө зөв тодорхойлуулсныхаа дараа бас зөвд яг тэр улаан өнгө байна уу, хар өнгө байна уу, дан ялангуяа юм тод өнгөн дээр бас маш болгоомжтой хандахгүй бол буруу өнгөө сонгоод өмсчгөө technically яаж харагддаг вэ гэхээр магадгүй биднэрт нэг юм зохиодж байгаа юм шиг эсвэл өнгөн таалагдаад байгаа учраас өмссөн байгаад байдаг. Гэтээ нөгөө талаар бусдад ч юм уу за бусдад яаж харагдах нь хамаагүй л дээ. Ер нь ингээд зүгээр нөгөө байх байдлаасаа баг зэргийн харахад биен дээрээ аваачаад өнгө угалцсан юм шиг тэгж харагддаг. Одоо чавчаас улаан өнгө надад жишээ нь тэгж харагддаг байхгүй. Одоо ихтэй энэ нөгөө гэр лассан болохоор нэлээ юм тод улаан харагдчихж магадгүй. Гэтэ энэний нэг энэ чинь болохоор юм deep улаан байгаад байгаа байхгүй. Бүр юм час улаанаар будлаа гэхэд бол би яг үннийг хэлэхэд зүгээр уруулан дээрээ аваачаад улаан өнгө ингээд ялаа хийцэн юм шиг надад ингээд миний арьсанд ч зөхгүй юм тийм юмд ч зөхгүй ерөнхийдөө тэгж харагдана гэсэн үг окей. Тод өнгө өмсөж байгаа л яг өөрийнхөө таарсан зөв яг тэр улирлынхаа бас өнгийг сонгож өмсүүл илүү өөр байдаг. Тэгээ дээрэс нь би нөгөө майка эгч дээр очиж байгаа тэр бичлэг маань бас байгаа заяа. Очоод ингээд өөрийгөө ингээд харуулж байгаа нөгөө color model ингээд сольж байгаа өнгөнүүдийн сольж байгаа тэр бичлэгнүүдийг та эндээс бас үзэх боломжтой. Би саяхан энэ жил хийсэн. Нэг юм 2 сард угаасаа орсон байгаад байгаа. За тэгээ нэмэлтээр бас нэг юм хэлмээр байна guys. Энэ дээр юу вэ гэхээр та хэд маань өнгөө зөв тодорхойлуулчих юм бол зөв хүн дээрээ очиод зөв тодорхойлуулад мөнгөө
мөнгөө яг worth болгож чадах юм бол яг тэр газраас чинь яг ингээ угаасаа та хэдэд catalog өгөх хэрэгтэй зөө. Бараг ингээд өөрийн чинь зурагтай тийм сэтгүүлэн маягийн юм өгөх хэрэгтэй. Тэгээ миний сэтгүүл дээр юу байсан бэ гэвэл миний зураг байгаа. Энэ хүний зорилго нь ийм, энэ хүн ийм өнгө зохин ингэж өнгө гарч ирсэн гэд. Одоо ингээд дөрвөн улирлын зөвхөн нэг өнгийг надад майкагч сонгож өгөөгүй. Нэмэлтээр ингээ нэмэлт additional color дээрээ ямар ингээ нэмэлт өнгө өмсөж болох вэ гингүүд хамгийн гол улирлын өнгө бол хавар байлаа гэж бодоход за нэмэлтээр жижи миний дөө юу юм бэ шүү. Зуны дулаахан өнгнүүдийг чи хослуулаад өмсвөл бас илүү гоё харагдах юм бэ шүү. Өнгнөөс өөдөл энэ төргээд тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр надад иймэрхүү baby yellow энэ болохоор нэг жоохон 100 талтай орж байгаа өнгө байгаа. Дулаан хаврын өнгнүүд болохоор нэлээ ийм одоо жоохон cashmere төрлийн өнгнүүд байдаг. Та хэд миний бас тэр нөгөө бичлэгээс харах юм бол cashmere-ийн өнгийн нэг ийм хослол байдаг байхгүй надаа. Тэгээ тэндээс тэрийг өмсөхөөр надаа ингээ хүн болгоо наа чи ямар гоё чам цогчно ямар гоё ихэмсэг харагдчихна гэж би баг аюу олон хүмүүсээс тэрийг сонсдог байхгүй. Тэгэхээр яалтч бас нөгөө cashmere-ийн өнгийн тийм цагаан дуу, саарал дуу те cashmere type-ны юмнууд бас надад илүү ингээд миний өнгө арьсанд гоё цогцож харагдаад байдаг байхгүй. Тэр нэг тиймэрхүү байна. Энд дэр нөгөө чухал юм хэлчихсэн шүү дээ. Өнгнөөс шалтгаалаад бидний тэр catalog дээр ямар өнгийн мейкап хийх, хөмсгний өнгө ямар байх вэ тэр бүгд шал өөр болоод ирдэг. Би түрүү хэлснээр хумсны өнгөртөл шал өөр болоод ирнэ. Тэгээ дээрэс нь бидэрт ингээд яг ямар ийм өөрсдийн зүйд гоё чимэглэл хүртэл гоё болоод ирэхүү гэд. Яг миний арьсан дээр ийм цагаан өнгийн чимэглэлүүд илүү зөгтөг. Яг хуу шарыг би хувцсан дээр шармаар ингээд нэг юм нэмэлтээр ороод ирвэл шар өнгийн одоо эмэг ч юм уу те rose gold одоо алтан маягийн өнгөрхөө өмнүүдийг чихмэхэндээ ч юм уу зүгээр юм шигтэгдэг гэдэр болгоо. Тэрнээсээ шууд бүх юм бол ингээд шар болохгүй. Яг л миний арьсан дээр шар өнгө үнэхээр зөхгүй нөө хамгийн юм гайхуулгаж байгаа, попрохж байгаа, пэдигж байгаа хүн шиг л би одоо ерөнхийдөө харагддаг гэсэн үг заяа. Тэгэхээр бас энийгээ бас маш утга учиртай хийх хэрэгтэй. Тэгээ миний нэг ойрдоо олж мэдсэн юм нараа ийм нүдний өнгө, хөмсгний өнгө, өсний өнгө. 3 ерөнхийдөө жигд адилхан байх юм бол хүний одоо энэ арьс болон одоо нүүрний төрх бас аюу гоё жигдрээд ирд юм байна. Би тэрийг яаж мэдсэн гэсэн чинь хардаа миний нүд чинь ингээд бор өнгө заяа, хонин бор өнгө. Тэгсэн миний үс тасгар. Тэгсэн миний ингээд хөмсөг ингээд саарлтцсан. Тэгээ би ч нэг уруулын татуутай ингээд шивээстэй. Би нэр хөмсөг шивээс хөмсөг болон уруулынхаа шивээсийг дандаа манай Эрдэнэт хотын 3-9-т байрлах тогос салооны саруулагчаар илэгдэг зав. Тогос салооны саруулагч бол угаасаа уруул болон хөмсгөөрөө үнэхээр алдартай. Юу дэлхийн олон улсын тэмцээн эдрийг шүүдэг. Тийм хүн баггүй юу. Тэгээ нөгөө нэг Таиланд явдаг, янз янзын газар руу очиж өөрийнхөө энэ скил, ур чадварыг сайжруулдаг. Again энэ айд биш миний очдог хүмүүсээ л би хэлээд байгаа. Би тэгээ өмнө нь бол бичлэг хийсэндээ энэ дээр би угаасаа дахиад хэлчихье. Би ингээ өөрийнхөө очдог хүмүүсийг бүр ингээд ам бардам нүүр бардам хилдэг. Одоо арьсан дээр нөгөө гоо дүрх хэмлэг Эрдэнэтэд очивол манай сэрлийн зулаа ихч байдаг. За миний хөмсөг болон уруул гэх юм бол сааруулагчаас салдаг. Байнгын хөмсөг ерөөсөө ингээ сааралтаа 4-5 жил болсон ч би хэнийг ч юу ч хөмсгөндөө хөргөөгүй зүгээр сааруулагч дээр ингээд хүрэж ирж байгаа хгүй. За игээ лазер дээр дахиад шинээр ингээ дахиад игээ. Нэг удаа би ингэсэн зэ. Тэгээ миний үс хар. Тэгснэ миний хөмсөг ингээ сааралтцсан. Тэгснэ уруул нь ингээ ийм бүдэг яага. Бас ингээ өнгө нь гарцсан. Тэгээд даймаа гэсэн үсээс амар тэнэг харагддаг юм л ингээд хамгийн юм ямар ч тийм зүрэлдөөгүй нэг юм аваачаад хідэн лего тавиа хийсэн юм шиг тийм. Яасан гэсэн чинь өснийхаа өнгийг би жоохон боровтордоо нүднийхаа өнгөтэй адилхан болгоод оруулаад ирж байгаа. Яг гоо бас ингээд дэжгүй юм шиг харагдаад надад бол болчихж байгаа. Тэгсэн намаа саруулагч над руу залгаснаа нэг ихчэндөө над энэ юу байна хөмсөг уруул хоёрын ч өнгө хоорондоо ингээд үс мүсний ч өнгөтэй зодтолтоод байна. Бүр ингээд ихчт нь ерөөсө таалагдахгүй. Мэргэжлийн хүний нүдээр угаасаа шал өгөр харагдаж байгаа шүү дээ. Чи ихчтэр нэг Эрдэнэтэд орохоор хүрээдрээ манай саруулагчтай бас Улаанбаатарт ажилладаг заяа юу тэр фейсбુક эдрийг харах юм бол саруул тогс гэнтэр гээд тэгсэн байгаа. Хүрээдрээ гээд тэгээ очиод ингээд eyebrow юу хагаад лазер дуулаад нэг хар саарл өнгө ингээд лазерт гараа бор олчдөг юм байна. Тэгсэн чинь өсний өнгөтэй тэнцэж орж ирээд шал өөр харагддаг юм. Шал өөр харагддаг юм байна. Уруулынхаа өнгө ингээд минийх чинь ингээд ийм сонин бүдэг ягаа нилээ нэг ийм жоохон хөгшин ягаанд болцоосахгүй. Тэгээд тэрийгээ энэ бүх зүйл өөрчлөгдөө тэгээ миний арьс марс нөгөө арьсандаа анхаарал тавиад ингээд цайраад эхэлсэн чинь цоглог гоё те дур булаам дүрхийг гаргаж ирэхийн тулд би энэ дээрээ уруулан дээрээ жоохон улбар шартуу улаан маягийн хил гэж байгаа. Одоо сая ингээд бичлэг хийнгээд албаар жоохон тодолсон. Тэрнээс ш энгийн үедээ бол би нүрээ угаагаад одоо юу гэдэг араас нь уруулын будаг нүрээ будаад уруулын будаг түрхээд тах надаа ямар шаардлагагүй зүгээр сайхан лип ойлороо уруулаа чигшүүлээд явхад бол тэгээд би амар ингээд натурал харагдана.
одоо органик харагдана гэсэн үг байхгүй юу? Бичлэг өдр болохоор бол ингээд албаар тодолцдог. Яагаад гэвэл миний бас ингээд ярьж байгаа тэг ингээд шал өөр дүр төрхтөө шал өөр ингээд үсний өнгөтөө өөртөө цоггүй хамгийн хийжэд би бас та хэдэд бичлэг хийгээд байна гэдэг дамай гэсэн үгсээс ямар ч утга учиргүй шүү дээ. Бичлэг хийх хүртэлтэй хүмүүс нөлөөлөхөд хүртэл ингээд өнгөний ийм тоглоом бол яалтчгүй бас хийх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? За тэгээ миний сурсан мэдсэн зүйл тийм байна. Тэгээ эмэгтэйчүүд маань ерөнхийдөө өөрийнхөө хувийн өнгийг маш зөв тодорхойлуулад тэгээ өөртөө анхаарад зөв өнгөө өмсөд явах нь илүү clean, тийм цэвэрхэн, дээрэс нь классик одоо эрхэмсэг бас харагдах тийм боломжтой байгаад байгаамаа. Нэг охинд тэр нь өнгө нь гоё харагдангуудаа надад ч гэсэн зохино гэдэг бол болохгүй. Би нөө байнга л гэдэг хүний зорилгыг өөрийн зорилго болгох хамгийн буруу байдгаа зорилго тавихад яг тэрнтэй адилхан өөртөө сайхан таарсан өмд цамц өнгөө зөв өмссөн байхад бид хэд бол гүйч яахгүй юу? Яа. За тэгээ тийм байна. Энэ хүртэл үзсэн та хэддээ маш их баярлалаа. Авахын аваад хайхын хайн бизээ. Тэгээ сонирхолтой байсан ганц хоёр зүйлүүдийг сурсан гэж найдаж байна. Glow Up Series-ийн 3 дахь дугаар байла. Бүгдээрээ энэ хүртэл үзсэн гээд комент хэсэг дээр өнгө эможинууд үлдээв шүү. За юм бөөрнхий. Гол нь бөөрнхий шүү. Бөөрнхий өнгө эможинууд бүгдээрээ үлдээцгээд цэнхэр ягаан одоо юу гэдгийг өөрсдийнхөө ороо заяа. Дээрэс нь энэ Glow Up Series дээр аль болох нөгөө ингээд зүгээр сонсоод байх биш. Хамгийн гол нь үйлдэл аваасаа гэж хүсэж чинь та хэдийгээ. Эхнийхтэр одоо турах гэсэн бол энэ гоё тэг мотивацийн аваад жимдээ бүртгүүлээд ядаж гоё кардио хийж мэгээд 12 3:30 гээд би гоё кардио дээр зааж өгсөн шүү дээ. Хоёр дахь дээр скин кэр дээр бол скин кэрийнхаа юмнуудыг одоо аваад эсвэл солиулаад эсвэл тэр гоё green peel гарахаас өмнө green peel хийлгүүл дэжгүй шүү нэрээ. Тиймэрхүү одоо гуйжуулт өөрөө гэрээрээ ч гэсэн ингээд баг цаг хийгээд болж өгвөл өөртөө анхаарах тэр гоё үйл хөдлөлүүдийг аваасаа гэсэндээ те бас илүү өөртөө ихтгэлтэй өөрийгөө гоёороо мэдрээсээ өөртөө илүү юм халуухан секси мэдрээсээ гэсэндээ энэ гоё цувралуудыг бас эхлүүлээд байгаа. 3 дахь маань ялцчгүй personal color болж таарлаа. Тэгээ 4 дахь дугаараа бүгдээрээ одоо энэ шүдний талаар хийн. Шүд гэдэг бол бас бидний үнэхээр гоо сайхны нэг хэсэг мөн үү мөн гэдгийг тааш мэдж байгаа. Тэгэхээр 4 дахь дугаараараа бүгдээрээ уулзлаа. Баяртай. RTN жижиг YouTube channel дээр subscribe дарахаа бити мартаарай.